За сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнд шоколадтай тортны жишээр танилцуулж байна. Шоколадтай тортод маань 300 тортны маань кремд гэсэн үг. Кремд 300 г юм үрсэн шоколад. Энэ нь бол нэлийн их хувьтай какао нь өндөр хувьтай байх тусмаа зүгээр цаард бита гэж ярьдаг. Ийм үрсэн шоколад тэгээд 800 мл цөцгий, шингэн цөцгий, шлаксан гэж ярьдаг. Энийг удаа буцалгаж аппликейшн дээрээс аваад шоколадтайгаа голдоод маш сайн хутгаад хамгийн доотлоо 3 цаг. Энэ нь бол орой шөнө нэг хонуулаад маргаашнд үргэлжлүүлээд ажиллах зүгээр. За буцалгахын зөвлөж юм. Тэгээд энэ дээрээс хийгээд үргэлжлүүлээд буцахыг. За цэцгийг маань нэлээд болж байна. Цэцгийг шууд дотроо игээд одоо сайн бохтхон. Шоколад бүгдийг нь уустгал. За тортны маань талханд одоо юу орох вэ гэхлээр 5 өндөг би хагалдаад хийцэн байна. Нэг өндгийг хайцсан бэ байхгүй. 5 өндгөө хагалдаад хийцэн. Тэгээд 180 г сахар би бас бэлдсэн байгаа. Тэгээд давсаа би бүрэлдэхүүн ойлцсон. Давсыг нэг хоолны халбаг баг пульва гэж ярьдаг юм. Манайхаар бол сод. Тэрийгэ хийцэн. Тэгээд 2 хоолны халбаг какао орно. Тэрийгэ бас би хийгээд бэлдсэн. Нэгээд ингээд хольж утгаад тэгээд зурмал руугаа хийхдээ ийм нөгөө нэг шүүлтүр үүдэн шүү дээ. Энэгээр сайн ингэж шигшээд хийж нөгөө ширхэхгүй болгоод за түрүүний нөгөө нэг шингэн заана гээд цөцгийсэн шүү дээ. Тэрэндээ би ийм заана хийсэн. Шлак заана гээд. За одоо тэгээд өндгөө сахартайгаа хий. Болоод миксер үүдэн шүү дээ. Тийм миксерийнхаа хамгийн өндөр дээр нь тавьж агаад бүрсэн хөөсөртөл нь хутгана. Галтгооны машинтай хүмүүс бол галтгооны машинтай хийхээр өөрөө сайхан хөөсөрчин. Гэхдээ надад тийм байхгүй учраас би миксерээрээ хөөсрүүлье. Гэхдээ миксер бас байхгүй бол манай монголчууд Монгол бүсгүйчүүд ч мундаг шүү дээ. Нөгөө нэг ийм сагсгар тийм юугаар ингээд сайн хутгаад ивэл бас хөөсрөн. Дээр үед манай ээж өндөг тос хоёроор майнууд гаргадаг байсан. Маш гоё майнууд болдог байсан. Тэрэн шиг ийм янз бүрийн туслах төхөөрөмж байхгүй бол өөрсдөө гараараа ээж болно. Дөрөв цагаар ингээд сайн хөөсөрсөн болтоод байгаа. Хөөсөрсөн байдлаа тортны чинь дасчих хөшөөсөн хөөж өгч. Хөөсөрсөн 4-5 минут. За миксертэд бэлэн болсон байна. Хөөсрөх болно. Өндөгчийг сайн хөөсөрч өгдөг шүү дээ. Хамгийн өндөр хурдан дээр нь хурдан бүлээд. За одоо хамгийн чухал нь удаахгүй хурдан тэр гурал юугаа хийгээд 100-ндаа хийн. Хамгийн чухал нь эхлээд энэ дугуй сава доор нь ингээд баг папиа дэвсээд тэгээд 100-180 градус дээр хурдан халаацсан байна. Хүүтэн сууханд орвол нөгөө нэг хөөхгүй доош унждаг. За тэгээд энэ гурлаа одоо энэ дээр шүүгээд тэгээд хутгахтаа гаднаас нь татгаш нь хутгах. Дотроо юм бүрэн хүмүүсэхгүйгээд ингээд шүүгээд байгаа тийм. Ийм нарийн ширхтэй болдог. За тортны кремээ уур гарахааргүй ингээд хөргөөд тэгээд өргснийхаа дараа ийм килограмм тор бүтээгээд балкон дээр тавиад хонвол чинь тэгээд нөгөө нэг торт юм аа халах гэж ярьдаг л бисквит маань 100-д орлоо.
За оройн хонуулсан нөгөө нэг шоколадтай цэцгийн маань ийм болсон байна. Би энэ дээр энэ нөгөө санаштай ихэд цэцгийг барьцалдуулдаг би ийм тортны хийсэн байна. Шууд идэх бол хийх хэрэггүй. Одоо энийг хөөсөртөлнө. Цэцгийг энэ нөгөө нэг тортныхоо бүлгийг нэг 3 хоног хийчихсэн байна. Одоо тэгээд ихний энэ хэсэг дээр нь тортныхоо хийх юм. Тэгээд дахиад дээрээс нь тэр ойр 3 дахин гэхээр хамгийн дээд дээр нь чимээ. Сайн хөөсөлтөд бидний удаа нэг сайн ингээд таад ирэхээр нэлээд сайн хөөсөлтөд. Яг тортны крем байдаг шүү дээ. Энэ бол. Тэгээд тортны кремээ ийхүү нэр ингээд шатчихсан тортын дээр. Үүний кремийг сонсон байна. За нөгөө тортныхоо кремээ хутгаад ийм болсон байна. Нэлээд сайн бат бих болох хэрэгтэй шахахын тулд. За одоо энээсээ аваад тортныхоо талхан дээр ингэ тараагаад орхид. Нарийнхан юмар тараавал зүгээр би яг энэгээр одоо тараачих. Тэг өөртөөхөө хүснээр хэр цуцаан баймаар байна. Тааруулаад хийж болно. Одоо энийг ингэж хамгийн доотлын давхарга гэсэн үг. Ингээ бүрхээд өгнө. Ингээ жигтгэн тараагаад гоё харагдаж байна уу? Шоколада тортод дургүй юм байхгүй зү тий. Хаяа идэх гоё шүү дээ. Өнөөдөр би бол төрсөн өдөр торт хийж байна. Дараа нь чимэглэлийн хийх гээд бэлдээ тавьсан байгаа. За одоо ийм ч харагдаж байна. Одоо энэ хоёр дахь ав тавь. Би голд нь цаас авчулсан байна. За одоо ингээ хоёр дахь давхархаа тавиад гişгэн болчихж байна. За яг жоохон ийсэн хараа. Дараа нь яг тортныхоо кремээр ингээ хажуугаар нь бүрхэхтэй жиглээд өгч болно. За нөгөө тортоо кремээрээ бүрээд энэ бол иймэрхүү болсон байна. Тэгээд ийм тэгшхэн юм одоор юм уу бас хунцар байдаг ингээд ерөнхийдөө жоохон тэгшлээд ингээд крем хусаад тийм профессионал биш харагдаж л байгаа хэл та. Гэхдээ яг гэртээ өөрийнхөө гэрийнхнийгээ баярлуулах хувьд бол болно шүү дээ тий. Олон нийтийн юм хийж байгаа бол арай өөр профессионал юм л тий. Ингээд дэдлийн ингээ хусаад жоохон хуссан. За нэг юм хөө. Тэгээд дээр нь ийм шоколад өөртөө хүснээр та бүхэн чимэлж болно. Крем чи нойт авчирсан ингээд өөрөө гоё наалдаад өгнө. Бас нэг хийгээд явах тий. Дэндүү их шоколад болчихвол тий. Тэгээд өдөр сүнэтэй шоколад авсан байна. Тэгээд дээрээ гоё тавиад энэ нутаг шоколаднасаа бас энэ ханаар нь ингэж наалдуулаад өгвөл гоё. За торта баг зэрэг чимэглээд энэ нэрийн тавиад happy birthday гэж бичсэн байна. Одоо нөгөө нэг кремээр энэ бөмбөлөг шахаж үзүүлье. За том жижиг шиг байна. Тэгээд тортоо бэлэн болгох чи хүүтэн газар хадгалахгүй бол тортны крем чинь бас доошоо суух магадaltaй урсах
Тэгээ тойруулаад